би бүхнийг туршиж үзсэн уйлсаар байна. Хүүхдэд туслахын тулд юу хийх вэ? Бид энэ сайхан видео курсын эхэнд хүүхэд хашгирч болох 4 шалтгааныг ярилцсан. Хэрэв алгоритм туслахгүй бол би өгсөн зүйлсийн дагуу бид хүүхдийг эхлээд ямар нэгэн төрлийн автодикал буюу шээсний үйлдэлд шалгасан бол хэрэв бид түүнийг илж хайрлаж сайхан хараад өмссөн бол бид хөхүүлж унтахыг оролцсон ч хүүхэд хашгирсаар байна. Бидний гол зорилго бол энэ мөчид гүнзгий амьсгаа авч 2-3 минутын турш өрөөнөөс гарах явдал юм. Тийм ээ, үндэ энэ маш аимшигтай сонсогдож байгаа ч энэ бол үнэхээр орчин үеийн нотлохонд суурилсан ойлголт юм. Хэрэв танай хүүхдэд ягаан уйлах тохиолдвол яах ёстой вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм ээ, ийм зүйл тохиолддог ихэвчлэн үндэслэлгүй. Бидний зорилго бол өөрийгөө тайвшруулах. Бид гарч өөрсдөө цай хийж шоколад идсэн хүүхэд хашгирч байна. Айх зүйл байхгүй. Дараа нь 2-3 минутын турш бид эргэн ирж ижил арга барил, манипуляцуудыг тойрог хэлбэрээр ашиглаж эхэлнэ. Энэ видео курсын эхэнд ярьсан зүйлсийн талаар өөрөөр хэлбэл чихийг шалгаж, тэврэн авч, цавчиж, үнсэж, хайрлан харж, дараа нь хөхүүлж, дахин унтуулахыг оролдоно. Мөн хүүхдийг тайвшруулахын тулд хүүхдийг боох нь үнэхээр сайн тусалдаг. Интернетэд ихэвчлэн хүүхдийг боох нь хуучны муухай одоо хэрэглэхэд тийм ч сайн биш зүйл гэж таарлддаг. Мөн энэ нь хүүхдийн хөгжилд ямар нэгэн байдлаар хор хөнөөл учруулдаг гэж үздэг. Гэхдээ үнэндээ хүүхдийг боох нь яг л ижил хэрэгсэл юм. Хөх, унтах мөн бид бас хэрэглэж болох хөхөвчтэй адилхан. Тиймээс та нартаа хэлэхэд хүүхэд юу ч хийсэн зүгээр л хашгирч болохгүй гэж хэлдэг хөвгөлтэй үгсийг санаарай. Бидний хувьд эцэг эхчүүдийн хувьд хүүхдийг боох хөвч тэрч байдгаа тохируулсан сүүний нэмэлт нь бүгд хэрэгсэл юм. Ингэснээр бид хүүхдэд хөгжлийн өсрэлт, айдастай болон стресстэй нөхцөл байдлыг илүү зөөлөн даван туулахад тусалдаг.